Шинжлэх ухааны технологийн сангаас явуулж буй Science X podcast энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаард шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжсэн төслөө танилцуулахаар физик, за технологийн хүрээлэнгийн Квант шинжлэх ухааны технологийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Цаг Баяр оролцож байна. За та энэхүү төслөө юуны төрөнд бидэнд танилцуулаач. За энэхүү төслийн нэр маань бол молекуляр уусалтын онолд интеграл тэгшлэл хэрэглэх гэдэг нэртэй. Тэгэхээр нэрийг тайлбарлахыг хичээ. Молекулаас тогтох хий шингэн тэр системийг л молекуляр гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр молекулаас тогтох уусгагч системд уусгач бөөмийг хийгээд тэр процессыг л онлын хүрээнд интеграл тэгшлэл ашиглаж тооцоолон бодох явдал нь байгаа юм. Төслийн үндсэн зорилго бол яг саяын тэр физик системийн хувьд олон молекулаас тогтох физик системийн хувьд термодинамик интеграл тэгшлэлийг хэрэглэж термодинамик параметруудыг наривчил сайтай тооцоолон бодох зорилготой байгаа юм. Тэгэхээр энэ зорилгын хүрээнд бид үндсэндээ хоёр зорилт дэвшүүлсэн. Нэг нь болохоор олон компоненттай физик системийн хувьд термодинамик хэмжигдүүнүүдийн интеграл тэгшлэл хэрэглэж наривчил сайтай тооцоолон бодох. Хоёр дахь зорилт нь болохоор уусгагч системийн хувьд интеграл тэгшлэлийг хэрэглэж уусалтын чөлөөт энергиг наривчил сайтай тооцоолон бодох зорилготой. Тэгээ энд ингээд ялгааг хэлэхдээ физикт бол үндсэндээ физикийн судалгааг бол үндсэндээ хоёр чиглэлээр явуулдаг. Нэг нь бол классик замаар, нэг нь квант замаар явуулдаг. Бидний судалгаа бол классик замаар энэ судалгаагаа хийсэн. Тэр нь юу гэсэн үг вэ? Тухайн физик системийг классик физикийн дүрслэлээр авч үзнэ гэсэн үг. Тэгэхээр хий шингэн бол атом молекулаас тогтдог. Тэгэхээр атомыг бол энэ классик замаар авч үзэхдээ нэг бөөрнгийн спер бөмбөл гэж авч үздэг. Молекулыг бол тухайн хоёр атомд молекул гэх юм бол хоёр атом хоорондоо хатуу холбоос тухайн холбоотой тэр системлийг авч үздэг. Тэгэхээр би тэгэхэд энэ системийг физикээр загварчлахдаа ерөөсөн энэ классик дүрслэлээр нь загварчсан гэсэн үг. Нөгөө талаас тухайн физик систем гэдгийг авч үзэхдээ интеграл тэгшлэл хэрэглэхдээ термодинамикийн тэнцвэрт оршиж байна гэж авч үзсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн физик систем бол хий шингэн болоод физик систем гэдэгтэр бид хий шингэн гэж ойлгож болно. Гадаад орчинтой харилцаа үйлчлэхгүй нэгдүгээр, хоёрдугаар тухайн физик систем дотор явагдаж байгаа хугацаас хамаарсан ямар нэгэн динамик процесс тухайн химийн урвал энэ тийм процессыг бол тооцохгүйгээр тухайн системийг авч үзсэн гэсэн үг юм аа. Тэгэхээр хоёулаа өнөөдрийн хувьд бол үр дүнгээ танилцуулж байна шүү дээ. Тэгэхээр бид нар магадгүй аль хэзээний үр дүнгээ өвцсөн гэсэн үг байна. Тэгэхээр мэдээж яг энэ шинжлэх ухааны салбарт бид эдийн засгийн хувьд ямар өрнөлөө үзүүлсэн бэ гэж асуувал өөрөөсгөл ойлголт болох байх. Тэгэхээр шинжлэх ухааны салбар болон нийгэмд яг энэ таны төсөл ямар үр дүн гаргаад байна? Тэгэхээр сайхан асуулт байна. Онлын судалгааны ажил бол ерөнхийдөө яг өнөөдрийн дуусаад маргааш үр дүн эдийн засгийн үр дүн талаас үр дүн үзүүлэх эдийн засгийн талаас үр ашиг нь бол гарч ирдэггүй. Гэхдээ мэдээж хоошд алс хиттэй бол үр дүнгээ өгөх нь бол ихэнхдээ байдаг. Энэ төслийн хүрээнд бол нэг докторантыг физик ухааны докторийн зэрэгийг хамгаалуулсан. Түүнчлэн энэ чиглийн энэ судалгааны салбарт тухайлбал физик, хим, онлайн физик, хим, тэнцвэрийн термодинамикийн салбарт интеграл тэгшлэлийг цогцоор нь хэрэглэх тийм судалгааны багийг хөр суурийг Монголда тавьснараа шинжлэх ухааны ач холбогдол нь болов гэж үнэлж байгаа. Түүнчлэн үүн дээр энэ хөр суурин дээр энэ баг бүрдүүлсэн явдал дээр суурлаад цаашлаад манай Монгол орн бол эмээ ургамал биологийн идэвхний сонирхолтой идэвхний нэвтрүүлгээр баялаг байдаг. Тэр бүгдийн онлын судалгааг интеграл тэгшлэлийн аргын онлын хүрээнд системтэйгээр онлын термодинамик судалгааг нь системтэйгээр хийх хөр суурийг бидгээд тавьсан гэж үзэж байгаа маа. Энэ талаараа бол шинжлэх ухааных нь ач холбогдлыг харж байгаа. Бидгээд төсөл дэвшүүлэхдээ бол үндсэндээ бол 13 эзэм шинэ өгөөл хэвлүүлнэ. Түүнээс 4 өгүүлийг гадаадын мэрэгжлийн сэтгүүлд, 9 өгүүлийг дотоодын мэрэгжлийн сэтгүүлд хэвлүүлнийг төлөвлөсөн. Гэхдээ төсөл хэрэгжих бидэд 14 гадаадын 4 өгүүлийг гадаадын мэрэгжлийн сэтгүүлд 13 өгүүллийг дотоодын мэрэгжлийн сэтгүүлд хэвлэсэн 17 эзэм шинэ өгөөл хэвлүүлснээрээ бол бидний төслөө бол амжилттай үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. Тэгээд интеграл тэгшлэлийн тухай хэлэхэд интеграл тэгшлэлийг бол аргыг хэрэглэхэд интеграл тэгшлэлийг бодох
интеграл тэгштгэл бас хашиг тэгштгэл гэж хоёр тэгштгэл заавал хослуулж боддог. Тэгээд хашиг тэгштгэлийг нь болоод ерөнхийдөө тооцоолон бодоход бол яг ингээд цэвэр онлын хүрээнд бодоход бол хүндрэлтэй байдаг. Тийм учраас туршилтын маягаар ингээд сонгодог. Тэгээд туршилтын маягаар сонгохдоо хүн болгон өөрийнхөө тийм физик үндслээр ингээд мэдээж сонгодог. Тэр үндслээр бол бид хашиг тэгштлийг интеграл тэгшлийн онлыг хэрэглэхдээ хашиг тэгштгэлийг бол Мартинов, Саркизовын, Перкус, Евикийн нэг нь болох дараа миний 3 хэдэн жилийн өмнө судлаачийн хамт үндэслэн Цэднэ Луучкагийн гэх мэт ойролцоолуудыг ашиглаад хашиг тэгштгэлээ бий болгоод тэрнийг хэрэгэлсэн. Тэгэхээр энэ хашиг тэгштгэлүүдийг хэрэглэж тухайн физик системийг судалж термодинамик параметруудыг тооцоолон бодсон үр дүнгууд бол ерөнхийдөө энэ салбарт оруулсан одоо хувь нэмэр шинэлэг үр дүнгууд гэж бид гэж харж байгаамаа. Үр дүнгийнхээ хүрээнд энэ төслийн үр дүнгээ шууд практик дээр ашиглах биш харин суур судалгаа гэж би ойлгоод байгаа зөв. Тэ. Гэхдээ суур судалгаа бол энэ мэдээж Монгол улсын хөрсөнд практикт суулгах үндсэн суурь нь байгаа. Тэгэхээр яг таны өнөөдрийн судалсан энэхүү судалгааны үр дүнгээс харахад Монголын хөрсөнд практик дээр буух боломж юу хэрэг байна? Яг зөв. Гэхдээ өнөөдрийг бол яг энэ чиглэлийн онлайн судалгааг бол дэлхийн түвшинд Монголоос гадна бүхэл физик химик хүрээлэнгүүд их сургуулиуд хэрэгжилж байгаа хийдэг. Тэгтээ болоод ерөнхийдөө молекулын динамикийн ч юм уу, Монте Карло ч юм уу, интеграл тэгштгэлийн аргуудыг хэрэгэлдэг. Тэгээ өөрсдийнхөө хэрэгжсэн одоо хөгжүүлсэн тийм цогцсон одоо програм хангамжийн хүрээнд хийдэг. Мөн түнчлэн тэр програмчууд нь зарим тохиолдолд нээлттэйгээр үнгүй байх тохиолдол байдаг, зарим тохиолдолд ихэнхдээ бол үнэтэй байдаг. Бидэд бол энэ төслийнхээ хүрээнд бол өөрсдийнхөө арга зүгээр интеграл тэгштгэлийг тооцоолон бодож өөрсдөө тэр нь юу гэсэхдээ өөрсдийнхээ ойлгосон онлын хүрээнд одоо кодоо бичээд тэгштгэлээ тооцоолон бодсон гэсэн үг. Тэгэхээр тэрхүү кодыг болоод бидэд өөрсдийнхээ Монгол орны хөрснөөр бичсэн учраас өөрсдөө тэр бүх зүйлийг нь өөрчилж чадна гэсэн үг. Түүнийгээ дурын системүүд ашиглах боломжтой гэсэн үг. Тэгэхээр Монгол орн болоод өмнө дурдсан бол байгалийн идэвхтэй сонирхолтой нэгдлүүд болон эмийн ургамлууд имэнд орох тийм ургамлуудад баялаг байдаг. Тэрхүү ургамлуудын дотоод бүтцэнд ерөнхийдөө атом молекулээс тогтох тэр атом молекулын бүтцийг нь бидгэд болоод мэдэх юм болов шууд одоо өөрсдийнхөө кодыг хэрэглээд тухайн системийн хувьд тухайлбал Монгол орны имэнд орох ийм молекулын бидгэд термодинамик тэнцвэрт орж байхад нь термодинамикийн параметруудыг ингийг тооцоолон бодчихлоо гэд хүнд үзүүлэх юм болоод Монголын хөрсөн дээр орж соёолж байгаа жинхэнэ өөрийн гэсэн шинжилгээ ухааны одоо хөрс соёолсон дахиа болно. Тэрэнд улбаалаад энэ Монгол орны өөрсдийн судлаачдын үр дүнгээр бий болж байгаа юм болоод үнэхээр бас ингээд чистол жинхэнэ хувь нэмэр болно гэж харж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлийг хийх бидгээд бол бүрэн боломжтой өөрсдөө дэвшүүлсэн арга зүй болон кодыг ашиглаад тухайлбал физикийн хүрээлэн, химийн хүрээлэн, анагаахын хүрээлэнгүүдтэй хамтрахад боломжтой. Тэгснээ дараа бидгээд цогцоор нь энэ хэнийг Монгол орны хөрсөн дээр практикт одоо хэрэгжүүлэх тийм анхны алтмаа тавих болов гэж харж байна. Тэгэхээр бидний ер нь яг монголчууд маань одоо өвөг дээдсэн маань 5 салаагаа буцалгаа дуучдаг, 7 гоноо буцалгаа дуучдаг гэдэг юм уу? Яг л энэ нөгөө байгаль дээр байгаа энэ сайхан ургамлаараа өөрснийхөө амгаагаад ирсэн арт юм уу? Бид нар энийг нөгөө хиймжтэл хийдэг гэж ойлгоод идэг. Одоо би энгийн иргэний хувьд тийм ээ. Эмийг бол хиймч хүн л хийдэг юм байна гэх. Тэгэхээр яг физикийн судалгаа орж ирснээр магадгүй тэр нөгөө нийтлэл өгүүлэлээ хэвлүүлснээр дэлхийн нийтээрээ Монгол улсын хөрсөн дээр ургаж байгаа энэ ургамлыг ангаах эмчилгээнд ашиглахад одоо тохиромжтой юм байна гэдгийг батална гэсэн үг. Ерөнхийдөө зөв. Мэдээж манад бол ерөнхийдөө тийм яг тэр төрлийн судалгаа ерөнхийдөө туршилтын маягаар явагддаг. Тухайн одоо эмийн ургамлыг болоод туршилтын маягаар ингээд процесс нь яваад тэр тийм бүтцтэй юм байна гэсэн тийм судалгаанууд илбэг байдаг. Онлын судалгаа бол тухайлбал онлын физикийн одоо физик химийн судалгаа, онлын хим физикийн судалгаа, квантын судалгаа ерөнхийдөө бас жоохон хоошоогоо байдаг. Мэдээж энийг хийхэд үндсэндээ яагаад гэхээр тооцоолон бодох маш их тийм сервер тооцоолон бодох одоо машин хэрэгтэй болдог. Тэр машин өнөөдөр Монголын төвшинц бас очиод дутагдaltaа гэсэн хэдий ч компьютерийн технологи хөгжиж байгаа учраас өөрийн хэмжээнд бага багаар энийг хийх бас бүрэн боломжтой. Тэгэхээр тэр Монгол орны хөрсөнд Монголын одоо хэмжтийн одоо
гаргасан тэр эмийн ургамлын бүтцийг одоо хэдэн атомтай хэдэн молекултай тийм структур бүсдгийг би тэгээд шууд одоо өөрийнхөө кодонд оруулаад ингээ явах юм бол үнэхээр тийм цогц судалгаа болно. Тэр би яг тэр тийм судалгааг бол хийхийг бас ингээ зорддог. Яг тийм зэрэг судалгаа хийдэг Монгол судлаач байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Би өөрийн хэмжээнд мэдэхгүй л байгаа болохоор. Та бас Америкт нэгдсэн улсад энэ судалгаагаа эхлүүлсэн гэсэн үү? Тэрийг нэг түрүүнд дурдсан. Би яг эндээ гэж хэлэхэд би докторийн зэрэг Канада улсад Торонтогт хамгаалсан 2014 онд тэгээд дараа нь Америкийн 3 их сургуульд одоо 10 гаруй жил постдок буюу докторийн даах судалгаа хийсэн. Тэр нэг чиглэл нь эхний постдок каунт хиймийн чиглэлээр судалгаа хийсэн. Хоёр дахь чиглэл нь яг энэ өнөөдөр барьж авсан энэ судалгаагаар Калифорни мужийн их сургууль дээр хийсэн 3 жил гаруй хугацаанд өөрийнхөө судлаач чиглүүлэгч профессорын амт энэ чиглэлийн судалгаа хийгээд тэгээд бас нэг өөрийн гэсэнд бит хоёр нэг эрдэмтний үйл одоо хэвлүүлсэн үйлдэл бол яг энэ интеграл тэгштгэлийн онлын хүрээнд термодинамик параметрыг нэгэн утгатай тодорхойлох тийм функцийг анхудаа томьёолсон юм байгаа юм. Тэр онлын ажил болсон. Тэрнийгээ бас энэ төслийн хүрээнд бидгээд цэвэр арганоос тогтох системүүд амжилттай хэрэгжилж бас өөр бус системүүдүүд амжилттай хэрэгжилж эзэмшний бүгд бичсэн байгаамаа. За баярлалаа. Таны судалгаа шинжилгээнийхэн цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.